Это мои самые родные. Они всегда рядом, они всегда оберегают меня, финансово помогают. Та бүхэн бол саяны гарсан бичлэгийг бол ерөнхийд нь бол үзсэн байхаа. За ойрын хэдэн өдөр бол олон нийтийн хэрэгслэр тухайн бичлэг бол явсан. За миний хувьд бол энэ бичлэгийг үзсэн даруйдаа Монгол хүн гараа бол бахархах сэтгэл бол төрсөн. За ер нь бол тухайн бичлэгийг анх үзэхдээ халимаг гаралтай тамирчин байх гэж бол бодсон. За учир нь халимгийн цагаан зам гэх дуучны одоо дуун дээр одоо тулдахаар гарч ирж байгаа байдал зэрэг нь бол харахаар тэгж бол бодогдсон. За мөн хамгийн одоо сонирхолтой тухайн бичлэгнээс одоо сонирхолтой санагдсан зүйл гэх юм бол одоо боксийн өмсгөл дээрээ бол Монгол өчгөр би Монгол хүн гэж бичсэн байсан нь бол надад үнэхээр одоо Монгол хүн гэдэг утгаараа за Монгол ухсаатан гэдэг утгаараа бол бахархах сэтгэл бол ялч бол төрсөө. За өнөөдрийн дугаарт бол тухайн бичлэгэн дээр гарч байгаа тамирчны талаарх бол мэдээллийг одоо нэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хайж үзсний үндсэн дээр одоо оруулж байна. За тэгээд өнөөдрийн үндсэн бичлэгтээ бол орё. За тухайн тамирчны нэр болохоор за Чингис Натиров, за халимгийн болохоор Алмаз гэж бол хочилдог. За тухайн иргэн нь болохоор Оросын холбооны одоо халимгийн бүгд найрамд улсад бол төрж өссөн халимгийн бол иргэн. За эцгийнх нь нэр болохоор Валериевич. За төрсөн сар нь болохоор 1992 оны 1 сарын 9-нд бол халимгийн нийслэл Элистэй хотод бол төржээ. За 2020 оны 8 сарын 22-нд бол мэргэжлийн боксын бол ихний тулаанаа бол хийсэн. За одоогийн байдлаар бол 10-0 гэсэн бол үзүүлэлттэйгээр нэг ч ялгадаагүй яваа тамирчин. За өөрийнх нь одоо тоглодог жим болохоор WBA холбооны одоо супер хөнгөн жин гэж хилэгддэг 55.3 кг-д бол тоглодог юм байна. За WBA холбоонд бол чансаагаар дэлхийн 15-д бол бичигдэж байгаа тамирчин юм байна. За тухайн тамирчны бага нас бол Элистэй хотод бол халимгийн нийслэл Элистэй хотод бол өнгөрсөн. Тэгээд бага буюу 6 наснаас эхлээд ер нь спортоор хичээлж эхэлсэн. За таквондо, хөл бөмбөг, хөнгөн атлетикаар бол хичээлж байсан. За тухайн хичээлжээс спортуудаараа бол улсын болон хотын тэмцээнүүдээс шагналал бол хүртэж байсан юм байна. За боксийн спортоор бол Оросын холбооны улсын одоо өсвөрийн шгшээ багт бол багтаж байсан нэг юм байна. За сонирхчийн боксийн спортоор бол нэлээдгүй олон медаль бол хүртэж байсан. За тэдний дундаас одоо 2016 оны дэлхийн аварга шалгаруулах, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс бол хүрэл медаль бол хүртэж байсан юм байна. За боксийн спортын мастер зэрэгтэй. За мэргэжлийн боксийн хувьд бол WBA холбооны Зүүн Азийн бол бүсийн аварга юм байна. За мэргэжил хийсэн 10 тулааныхаа бол 5-ыг нь бол хугацаанаас өмнө бол дуусгасан. За яалтчгүй өөр улсын иргэн гэж явж байгаа ч гэсэн тухайн тамирчны одоо Монгол гэсэн сэтгэл одоо би сэтгэл нь Монгол гэж бодохоор бол яалтчгүй нэг тухайн бичлэгийг бэлдэж байхад бол бахархах сэтгэл төрж байлаа. За та бүхэн одоо нэг халимаг улсын буюу халимаг төмний тухай одоо илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл одоо YouTube сувгаас одоо халимгийн торгуудын их нүүдэл гэж YouTube-ээс хайвал маш олон төрлийн бол илэрцүүд бол гарч идэг. Тэгэхээр тухайн илэрцээс бол тухайн ард түмний түүхийг их сурвалжийг бол мэдэх бүрэн боломжтой. За бичлэгийн төгсгөлд бол тухайн тамирчны Instagram хуудсыг бол оруулж байна. За та бүхэн тухайн тамирчныг дагаж мөн дэмжээрэй гэж бол хүсэж байна. За баярлалаа.